бүхэндээ за гадаад хэл хэрхэн сурах, за ялангуяа Филиппинд суралцах боломжуудын тухай сонсогч та бүхэндээ мэдээлэл хүргэдэг байгаа. За ингээд зочны цагт маань Маск Актемийн гадаад харилцааны менежер Диас Сүрэнгийн Отхон Чимэг маань хүрэлцэн ирсэн байна. Отхон Чимэгтэй өчигдөр минь хүргэе. За та бүхэндээ ч гэсэн энэ орой мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр юун түрүүнд бол манай Отхон Чимэг манаас өөрөө энэхүү одоо яг бусдад таниулах гэдэг энэхүү сургуультай бас суралцаад ирсэн байгаа тийм ээ. Тэгэхээр яг Маск Актемаар дамжиж за Филиппин улсын яг ямар сургуульд суралцаад хэрэг хугацаатай суралцаад ирэв. За түүний бас үр дүнгийн тухай бас очиод ирсэн үний хувьд бас эхлээд тайлбарлаад тэгээд хоёлаа яриага эхлүүл тээ. За тэгээ. Миний хувьд бол 2019 оны 6 сарын 29-нд эндээс явж исэн 6 сарын хугацаатайгаар явсан. Тэгээ сая шинэ оны өмнө бол ирсэн. Анх тэнцээ очиод бол надад тулгарч ирсэн асуудал бол хүмүүс ярьж байгааг ойлгож ирсэн боловч хариулт бол үзүүлж чадчих байгаагүй. Өдөрлж чадахгүй. Тэгээд Хонконгоор дамжиж нисчихсэн. Тэгээ нөгөө терминалаа олоход бас нэлээд асуудалтайсэн. Тэгээд терминалаа олсныхаа дараа иммиграшн дээр нөгөө Сибугийнхаа иммиграшн дээр буухад нөгөө иммиграшн маань яг энэ яах гэж ирж байгаа юм бэ? Сурах гэж ирж байгаа юм уу? Аялах гэж ирж байгаа юм уу? За сурах гэж ирж байгаа бол яг ямар сургуульд ирж байгаа гэд нөгөө маш олон юм асууж байсан. Тэгээд тухайн үед болохоор би ингээ нөгөө ярьж байгаа юм нь ойлгож байгаа ч гэсэн ингээ хариу үйлдэл үзүүлж чадахгүй би зүгээр энэ ч сурах гэж байгаа би Монголоос ирсэн гэсэн ийм л хоёр үг хэлчихсэн. Тэгээд яг тухайн үед болохоор тухайн иммиграшн маань тэгж асуусан. Чи сурах гэж ирж байгаа бол ямар сургуульд ирж байгаа гэд. Тэгэхээр би яг энэ сургууль дээр ирж байгаа гэд нөгөө нэг сургуулиас өгсөн урилга үзүүлээд тэгээ цаашаа гарч исэн. Тэгээ яг сургууль дээр очиж исэн. Одоо яг ингээд нөгөө нэг өөртөө илч төлөөлөгчдөө Маск Актем бол анхны хугацаанд бол явуулсан. За эндээс бол мэдээж нөгөө нэг суралцахаар дараа явах хүмүүст маань тулгарх асуудлуудыг одоо жишээ нь ингээд терминалаа олох гээл те ийм асуудлууд ингээд гарч байна. Гэтэл яг одоо дараагийн явах хүмүүстээ яг энэ гарч ирсэн бэрхшээлийг үзэхгүйгээр даван туулах тэр боломжийг Маск Актем энэ олж байна. Одоо яг энэ туршлагаасаа бол балж чинь. Манай Маск Актем болохоор яг нөгөө тухайн одоо явж байгаа хүмүүстэй байнга ингээ холбоотой байдаг. Одоо жишээлбэл тухайн хүн маань ингээ ямар сургууль сонгох чинь те. Тухайн сургууль сонгохоос нэхлүүлээд бүх асуудал, бүх проблемууд нь бол шийдэж өгдөг. Одоо жишээлбэл энэчнээс нисгээс гарангууд л ер нь англиар ярих шаардлага гардаг. Тэгээ тухайн онгоцны буудлын дээр очингууд за одоо наанаас яг ингээ яваарэ. Тэгэх юм бол яг одоо дамжин нислэхийнхаа гейт дээр очноо гэж бүр ингээ нөгөө бүх юм ингээ зааж өгдөг. Яагаад тэгэхээр одоо нөгөө тухайн олон улсын нисэх буудлын дээр одоо очиж штэ тэнгууд нөгөө үнэгүй Wi-Fi байдаг. Тэрүүгээр нь тухайн хүмүүстэйгээ холбогдоод тухайн одоо ямар хаана юу байдаг гэх бүгдийг ингээ зааж өгдөг учраас ямар нэгэн асуудал бол тухайн хүмүүс маань байдаггүй. Оюутнуудад маань гэсэн. Илүү ингээ нөгөө бодит гайд хийгээд явах боломжтой юм байна тийм ээ. Илүү өгдөж. За мэдээж яг нэг асуудалд орж исэн хүний хувьд бол за бид нар ингээ алдах гэдэг. Мэдээж явахаас өмнө бол энэ тайлбарыг маш сайн хийдэг. Дээр нь бас яг тэнд очиход нь холбогдож байгаа. За бүр дүрсээ харж байгаа. За одоо энэ зүг рүү эргээд гэж байгаа бүр тайлбар тагаар бол ямар нэгэн байдлаар төөрч бодлох асуудалд нь бас тусалдгаа гэсэн үг юм байна тийм ээ. За тэгэхээр Филиппин улс хоёулаа өнөөдөр аль сургуулийн тухай мэдээлэх үү? Ерөнхийдөө бол би өөрөө нөө ZTE English гэх сургууль дээр сурч исэн. Гэхдээ өнөөдөр яг тухайн сургуулиасаа гадна Филиппин улсад манайх төлөөлөгчөөр ажилладаг 20 гаруй сургууль байдаг. Тэдгээр сургуулиудынхаа хямдралынхаа мэдээллийг өгье гэж бодсон. За. Тэгэхээр бол өнөөдрийн ярилцлагын сэдэв бол гэртээ арих зүй замдаа хуучлаа гэсэн нэрэнд ор явж байгаа юм тий. За тэгээ сайхан хуучлаа. Тэгээ ер нь ямар хямдралууд хэр хугацаатай зарлагдсан байгаа вэ? Хямдралын хувьд бол тухайн сургуулиуд маань янз байгаа. Одоо жишээлбэл зарим хувь нь 5% ч юм уу, зарим сургууль нь 10% ч юм уу, 20% гэдээ янз байгаа. Тэгээд тэр нь болохоор яг юунаас болж байдаг вэ гэхээр яг одоо болохоор Филиппин улсад маань хаврын хямдрал гэж зарлагдсан байгаа. Энэ яагаад ингэж одоо жишээлбэл манай Монголд бол өвөл олж байхад яагаад тэнцээ хаврын урамшуул гэж зарлж байгаа мэй гэхээр тухайн Филиппинд байгаа сургуулиуд маань бүгдээрээ яг нэг шатаар ингэ төрүүлж алхдаг гэсэн үг байхгүй юу? Одоо жишээлбэл хавар боллоо гэхэд зуны хямдралаа зарладаг ч юм уу, зун болонгууд өвлийн хямдралаа зарладаг гэ дандаа ингэ төрүүлж алхдаг. Ийм урдчилж бол одоо хямдралаа болвол тий оюутнуудаа авдаг гэсэн үг. Одоо юу гэдэг Филиппин чинь Аз орн. Тэгэхээр одоо нэг цагаан сар гэдэг ч юм уу тийм баяраа тэмдэглэдэг үгүй юу? Тэмдэглэх үү? Тэгэхээр одоо энэ цагаан сартай холбоотой ч юм уу ямар нэгэн хийх хаах эсвэл явахгүй байх ч гэх юм уу тийм зүйл байна.
Тэр болохоор яг одоогоор бол 1 сард бол ямар нэгэн баяр бол байгаа. За тэр баяр маань юу вэ гэхээр цагаан сар нөгөө хэцтийн цагаан сараар бид нар бас амардаг. Тэгэхээр хил нь бол хаахгүй цаад нөгөө нэг яг Филиппинд байдаг үйл ажиллагаа явуулдаг одоо сургууль худалдаа үйлчлэгээний төвгээд тэд нар нь бол амардаг. Гэхдээ одоо яг манай Монголд болохоор ингээд нөгөө баяр болохоор бүх юмнуудаа ингээд хаачдаг шүү дээ. Одоо жишээлбэл үз газраа ч юм уу те бүгдийг ингээд хаачдаг. Тэгтэл тэнд болохоор тийм ш. Яг нөгөө ингээд тухайн хүмүүс аялал жуулчид маань тэнд очингуудаа одоо үзэх ёстой газрууд ингээд байгалийн үзэсгэлэндээ маш олон газар байгаа. Тэдгээр газрууд маань бүгдээр нийлдэдэг. Одоо тэгэхээр Масктын банд 20 сургуультай албан ёсны гэрээтэй хамтын ажиллагаатай гэж байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь сургууль бүр тус бүр өөрийн онцлогоос хамаарч төлбөрийн ондоо зарчимтай байх гэж бодож байна. Тэгэхээр магадгүй яг эндээс яваад суралцж байгаа хүнд бол одоо жишээ нь төлөөлөгчийн хувьд аль сургуулийг санал болгох вэ? Миний хувьд болохоор яг тухайн хүн яг юу хүсэж байгаа гэдгийг санал болгодог. Тий. Яагаад тэгэхээр тухайн хүн маань жишээлбэл зарим хүмүүс би ингээ сэлэх дууртай бассейнтай газар хайж гин. Гээл зарим нь болохоор би ингээ спортоор хичээлдэг GMT бол гоё юм. Эсвэл гэр бүлээрээ явж байгаа бол гэр бүлийн сургалтыг ингээ төлхөө санал болгох журмаар бол хэрэглэгчтэй санал болгодог. Яагаад тэгэхээр одоо тухайн хүн маань ингээ GMT ч юм уу бассейнтэй газар хүсэж хахад би ингээ шал өөр юм хэлээд өгвөл тэр хүнд ч гэсэн бас муухай шүү дээ тий. Бид нар ч гэсэн энэчнээс ингээ тухайн Филиппин улс руугаа явуулж байгаа төлөөлөгч гэж ажиллаж байгаагийн гол үндэс маань энэ байгаа. Тэгээ үүнээс гадна яг нөгөө Филиппин дээр манай нөгөө Монгол төлөөлөгчд гэж байдаг. Тэдгээр төлөөлөгчд маань нисэх онгоцны буудал дээрээс тосож аваад тухайн хүннийг сургууль дээрээ хүргэж өгөөд тухайн ойр орчин байрлахаа одоо газруудаараа бүгднийг ингэ танилцуулж өгөөж ер нь бол ингээл туслал яваад идэг. Монголоосоо ч туслана, цаана Филиппинээсээ ч давхар тусалдаг. Одоо тэгээд юу гэдэг цагийн зөрүүнээс хамаарат ч гэдэг юм уу шөнийн хэдэн цагт ч бай очсон бай тухайн иргэнийг бол тосч авах тэрхүү хөтөлбөрүүд нь бол бүгд яг цаг хамаарахгүй байх уу? Эсвэл хүлээх шаардлагатай болох уу? Цагийн зөрүү бол байхгүй. Монгол Филиппин хооронд бол. Тэгээ цагийн зөрүү байдаггүй. Тэгээ тухайн хүн маань яг хэдэн цагт очиж тэр үед нь яг манай Монгол төлөөлөгч бол тэгэл зогсож байна. Нисэх онгоцны буудал дээр бол байж гин гэсэн үг. Дамжигт нислэгээс улбаалаад шөнө очих тохиолдол байх уу байхгүй? Бага. Байна. Зарим тохиолдолд бол байгаа. Тэр нь болохоор ерөнхийдөө бол манай Монголоос Сибүр рүүгээ 2 янзаар нисдэг байхгүй юу? Нэг нь болохоор Хонконгоор дамждаг, нэг нь болохоор Солонгосоор дамждаг. За тэгээ энэ хоёр нислэг нь болохоор юугаар ялгаатай юм бэ гэхээр үнээрээ л ялгаатай байдаг. Очих цаг нь бол ерөнхийдөө бол ойролцоо. Тийм учраас нэг тийм ялгаа бол байдаггүй. Ганц гол ялгаа нь бол зөвхөн л үн. Жишээ нь одоо отхон чимгийн хувьд бол ингээл очихтаа бол хүний яриад байгааг ойлгоод байгаа юм нэ. Өөрийгөө илэрхийлж чадахгүй байсан гэсэн. 6 сарын дараа энэ нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөв? Өөрчлөгдсөн. Чөлөөт өөрийнхөө илэрхийлж чадсан уу? Чадгаар болсон уу? Магадгүй нөгөө 100% бичсэн үнэлгээ байдаг бол өөрийгөө аль төвшөнд хүрсэн гэж бодож байна. Миний хувьд болохоор яг өөрийгөө бол нэг 60-аас 70% бол ойлгуулж чадчихаа. Чадна гэж бодож байгаа. Гэхдээ нөгөө тухайн сургуулийн маань багш нар надад гэсэн байхгүй. Чи ингээ анх ингээ энэ хэрэгтэй юу ч ойлгохгүй байсан гэдэг байхгүй юу? Тэ би ойлгохгүй байсан штэ гэж тэнгууд чаа. Үгүй чи ингээ би ингээ ярьдаг ч гэсэн чи надад ингээ хариу үйлдэл үзүүлж чаддгүй байсан. Тийм учраас бид нар ингээ чамайг ингээ юм ойлгохгүй байна. Юу ч мэдгүй байх гэж бодож исэн. Гэ яг тэгжээс. Тэгээд яг тэгвэл би одоо яг ямар байгаа ингэнгүүт чи одоо бол яг анх ямар иржсэн тэрнээсээ бүр хэд дахин илүү болсон. Тийм учраас чи дахиад ингээ манад ингээд Филиппинд ингээ ирээд сурах юм бол ямар ч асуудалгүй. Төвшин ахиулаад сураарай. Тий. Дахиад сураарай. Чи ерөнхий англи хэлээр иржсэн бол одоо дахиж ирэхдээ бол IELTS ч юм уу тэгэж ирээрэй гэж манай багш нар хэлжсэн. Англи хэл сурах гэхээр одоо олон ч сургалтын төв байна. Вакуум орчин гээл эсвэл 100% англи багштай гээл одоо ингээл дотооддоо харцангуй баг зардлаар сурах боломжууд нь бол маш олон байгаад шүү. Гэхдээ яг тэр зөв сонголт уу гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ Масктимийн хувьд яг явуулж байгаа үйл ажиллагаатай уялдуулаад Филиппинийг сонгох шалтгааныг нэг хэлж өгөхгүй. Сонгох шалтгаан бол маш олон байгаа. Яагаад тэгэхээр бусад одоо өөр оронд очиод англи хэлтэй газруудаар улсууд дээр очиж сурахад бол 2-оос 3 дахин бага зардлаар Филиппин улсад маань очиж суралцах боломжтой. За тэгээд хоёрдугаар тэгэхээр Филиппин улс маань өөрөө нөгөө аялал жуулчлал маш ингээ өндөр хөгжсөн үзэг газар ихтэй газруудын маань нэг. Тэгээд үүнээс гадна Азда
Азда буюу одоо дэлхийд гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө бол дэлхийд англи хэлээр ярьдаг 3 дахь улсын нэг. Одоо тухайн сургууль дээр англи хэлээр ярьлаа, гарлаа, дахиад англи хэлээр ярина, байнгын англи хэлээр ярина. Нийт хүн амынхын 90 орчим хувь нь өөрсдөө англи хэлээр ярьдаг. Тэгээд миний хамгийн эхлээд очиод гайхсан зүйл болохоор юу вэ гэхээр бүр юм нэг 2-3 настай хүүхдээс. Тэгсэн чинь би ингээд дэлгүүр явж байсан чинь тэр хүүхд ингээд англи хэлээр ярьж байгаа. Би бүр гахаад чи англи хэлээс нөө гэсэн. Тэр бүр амар сонирн байсан. Тэгээд өөр юм гэхээр манай монголчууд болохоор тэгдэж штэ. Бид нар ингээд 30-40 настай болонгуудаа амар хөвшөрчлөө одоо сурхаа байлээ. Би зүгээр өөр хүүхдээ бодъё, ирээдүгээ бодъё гэж ярьдаг боловч ерөөсө тэгдэггүй. Тэгсэн чинь одоо Япон, Хятад одоо өөр орны хүмүүс 80-90 настай болонгуудаа тэнцээ бас очиж сурдаг. Тэр нь бүр гайхалтайсэн. За тэгэхээр Филиппинд сурахын тулд ямар нэгэн хэлний тодорхой нэг төвшөнтэй байх шаардлагатай байна. Төвшин бол шаардахгүй. Бүр огтас ABC-гүй ч юм яваа. Тэгээ очиж суралцах боломжтой. Яагаад тэгэхээр нөгөө тухайн сургуулиудад маань байгаа багш нар бол бүгдээрээ нөгөө TESOL зэргийн багш зэрэгтэй одоо багшлах эрхийн зэрэгтэй гэсэн тийм зэрэгтэй багш нар байдаг. Тийм учраас тэдгээр багш нар маань ABC юу одоо юугаач мэдгүй одоо 2-3 настай хүүхд ч юу ч мэдгүй шүү дээ. Тийм хүмүүс ч гэсэндээ ингээ англи хэлээ зааж идэг. Бүр ингээ ойлгохгүй бол body language ашиглаад зааж өгч идэг. Биений хэлээр зааж өгч. Тий. Тэгээ Монгол төлөөлөгч бас тэнд байх хугацаанд мэдээж амьдрах орчин за тэгээд бас ямар зарчимтай мөн хичээл сонголт гэдэг бүх зүйл дээр бас тусалж байх тийм ээ. Тэгнэ. Хичээл сонголтын хувьд ямар байдаг юм бэ? 7 хоногийн 7 хоног байдаг юм уу? Хувь хүнээс хамаарах уу? Хичээлийн хувьд бол 7 хоногийн 5 өдөр хичээл ордог. За тэгээ хамгийн доотлын хичээл нь бол 4 цаг орох боломжтой. 4 цагаас 10 хүртэлх цагийн сонголттой байдаг. За энэ цагаас тал цаг нь буюу 2-5 цаг нь бол ганцаарчилсан анги. Зөвхөн багш оюутан хоёр харьцсан гэсэн үг. За тэгээ бусад анги нь болохоор групп ангийн хичээл. Тэр групп ангиараа болохоор бусад өөр орны хүмүүстэй харьцаад тэдгээр орны соёл одоо хэллэг бүх юмыг ингээд сурах боломжтой. байдаг. Ер нь англи хэлийг ингээд зааж сурах олон төрлийн зүйл байгаад шиг харагддаг л да. Жишээ нь одоо кино үзүүлэл те киноор дамжиж хэл заах ч гэдэг юм уу. Ямар нэгэн тийм нэг аргачлалууд байгаад шиг үүдэг те. Тэгвэл энд Филиппинчүүдийн аргачлалын хувьд бол одоо ямар байх вэ? Хүнд ойлгуулахын тулд илүү одоо хүнтэй ойрхон сонголтыг хийх эсвэл бүр тусдаа ингээд бүр цагаан толгоноос эхэлдэг юм. Тэр болохоор яг нөө тухайн хүн маань яг ямар чиглэлээр сонирхож байгаа гэдгээс бас шалтгаалаад өөр. Одоо жишээлбэл ярианы хэлхийг ингээд сайжруулна гэдэг нөө тухайн сургуулиас маань ингээд нөө сургалтын хөтөлбөр гаргачихж байгаа шүү дээ. Тэр хөтөлбөрийн дагуу тухайн оюутанд одоо мэдээний чиглэлээр хичээл орох уу? Одоо эсвэл киногаар ингээд тухайн оюутанд ингээд зааж өгөх үү? Юугаар зааж өгөх гэ бүх юм ингээд нөгөө наривчлаад гаргаад өгчдөг сургууль маань. Тийм учраас тухайн оюутны яг нөгөө өсөл сонирхол дээр нь тулгуурлаж ерөнхийдөө бол хичээлээ заачдаг учраас тэнцээ очиж байгаа оюутнууд маань ч гэсэндээ 1 сарын хугацаанд хүртэл англи хэл нь ахих юм боломжтой. Одоо ингээд түгээмэл асуултууд байдаг шүү дээ тийм. Одоо хичнээн одоо жишээ нь сургалтын төлбөрөөс гадна хичнээн төгрөг авчих уу тийм. Эсвэл одоо юу гэх юм ер нь монголчуудын ялангуяа ирчүүд асуудаг байх л та. Дийлийнх нь хоол ундны асуудлыг их анхаардаг тийм. Жишээ нь одоо нэг хит халуун ногоод амбгаас хоол идэхэд одоо нүүр ам дээр нь хашил гардаг ч юм уу тийм. Тэгэхээр яг монгол хүн бол ерөнхийдөө голлог хүнс бол мэдээж мах байдаг тийм. Гэтэл яг тэнд очиод яг тэр зэргийн одоо бас хоолныхоо хэрэгцээг авч чадахгүй бол бас монгол хүн чинь жоохон сэтгэл нэг дундуур байна шүү дээ. Тэгэхээр яг энэ хоолны асуудлыг бас нэлээд асуудаг юм шиг байлаа. Тэгэхээр хоол ундны үед ямар байдаг юм? Хоолны хувьд бол тухайн сургуулиуд маань яг нөгөө нэг мэрэгжлийн тоогоочтой уус үндэстэн болгон очдог учраас яг дунджийг барьсан тийм хоолтой байдаг. Одоо жишээлбэл нөгөө солонгосчууд чи хит их ингээ нөгөө халуун ногоо иддэг ч юм уу тийм байлаа гэхэд одоо кимчиг ингээ тусдан тавьдаг, эсвэл махын тусдан тавьдаг, будагийн тусдан тавьдаг ингээд бүх юм ингээ буфет байдаг. Тийм учраас тэнцээс ингээ тухайн эдгээр хүсэж байгаа хүн маань ингээ хүснээр аваад идэх боломжтой. За тэгэнгүүтээ тэр хоолныхаа хажууд бас жимс байдаг. Одоо нөгөө Филиппинч өөрсдөө жимсээр алдартай шүү дээ. Тэгээ жимс байдаг. Тэгээ хажууд нь бас нөгөө жимсний шүүс байдаг.
Тэгээд тэр бүгдээсээ тухайн хүн маань өөр ингээ сонгоод идэх боломжтой. Тэрнээс гадна Аяла Мол гэдэг дэлгүүр дээр Ховлаа хаан гэдэг бас Монгол хоолны газар байдаг. Тэр нь бол мэдээж өөрөө төлбөрөдлөө хоолоо авч идэх боломжтой. Тий. Цагаан олдон хүмүүс гэж байдаг шүү дээ. Тийм тэр хүмүүс зурсан хоол хүмүүс байх уу? Бага. Байна. Тухайн оюутан маань одоо тухайн сургууль дээр очихоос өмнө би ингээд ийм хоол иддэг, ингэдэг, тэгдэг гэдэг ингээд урьдчилаад хэлчих юм бол манахаас ингээд тухайн сургууль руугаа хилээд тухайн хүн зориулсан хоолыг бас гаргах боломжтой. Сурах хугацаа ямар байдгийг? Одоо хамгийн багаас дээд хугацааг дурдвал Хамгийн бага нэг юу 7 хоног байдаг. 7 хоног. Тий. Гэтэ 7 хоногоос ерөнхийдөө бол 1 сарын 14 хоног ч юм уу 21 хоног бол аялахыг ингээд хүссэн хүмүүс бол их хвчлэн явдаг. Тэгээ ингээ яг өөр англи хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлээд явахыг хүссэн хүмүүс бол хамгийн доотлын хугацаа 1 сар, 2 сар байдаг. Тэгээ дээшээгээ бол ерөнхийдөө бол 6 сар 1 жилгээд тухайн хүн одоо хэдийн хугацаанд өөрөө ингээ сурахыг хүсэж байна. Тэр хугацаараа хүртэл явах боломжтой. За тэгээд эндээс би нэг түгээмэл асуултуудаас асууж үйл гэж бодож байна. Ер нь Филиппинд голдуу ямар насны хүмүүс очиж суралцдаг вэ гэсэн байна. Бүх насныхаа очдог ш. Одоо түрүүнд дурдсан 2-3 настай өгч явах уу? Тийм байна. Одоо жишээлбэл миний байсан ZTE English гэх сургууль дээр бол хамгийн доотлол нь ойтой хүүхдээсэн. Би бүр хараа гайхаад хүүх гэдгсэн чинь би ингээ хүүхдтэй ингээ асрагч авцсан. Ингээ асрагчаараа хүүхдэд харуулдаг. Тэнгүүдээ би өөр ингээ англи хэлээр ингээ сурдаг. Одоо тэгэхээр хүүхдтэй хүн явж болно гэсэн үг. Болно. Тэгээ асрагч гэдэг нь ямар ч хэрэгтэй. Тэндээс гаргаж өгд юм уу эсвэл үгүй асрагч гэдэг нь болохоор тухайн ээж нь аав нь эмээ нөгөө нь одоо цуг явж байгаа шүү дээ. Тэр асран хамгаалагч маань хичээлдээ орсон хойно тухайн асрагч маань хүүхдийг нь харж үйлчлэх гэсэн үг байхгүй юу? Тэр нь болохоор тэгтээ тодорхой хэмжээний төлбөртэй. Гэхдээ доллараар бол биш. Зөвхөн тухайн улсынхаа мөнгөний тэмдэг дээр буюу песоор хэмжигддэг. Тэгэхээр харьцангуй гайгүй хэмжээ тий. Тэгвэл хөхөөлийн бүсгүүчүүд маань ч гэсэн хүүхдээ аваад хүүхдийн сэрүүн энэ үлрэлт бос очиж суралцах боломжтой. Аюулгүй байдлын хувьд хэр байдаг? Ер нь бол хангалттай аюулгүй байдалтай. Тэгээд одоо хаанч явсан ингээд хамгийн доотлол нь 2-3 хамгаалагч байж байдаг. Одоо сургууль дээр л хэдэж 3-4 хамгаалагч байж байдаг. Тэгээд нэг нь бол ингээ гадаа хүмүүсээ ингээ хинжээдэг болвол нэг нь доторх сургууль дотроо дотор байраа бас хариуцж байдаг. Эсвэл ингээ орой үзэж болохоор зарим оюутнууд чинь гараа авчих штэ найзуудтайгаа нийлээд дэлгүүр хошоо явах юм уу. Тэр тохиолдолд тухайн оюутныгаа бас ингээд эргэж тойроод явж байдаг. Тийм хамгаалагч төрөл байгаа. Нэгсэндээ ингээд нэг кемп маягийн тий байрладаг. Зарим сургуулийн бүр огт гаргадаг уу гэж би сонссон. Тэр болохоор нөгөө нэг гадагшаа гаргадаг уу. Гэхдээ ажлын 5 өдөр. Амралтын өдөр гарч болдог гэж би сонссон. Тийм юм байгаа. Бага. Тэр болохоор яг нөгөө тухайн оюутан маань өөрөө яг сонгосон хичээлэн гэсэн үг. Сонгосон сургууль маань гэсэн үг. Энэ олон сургуульд болохоор янз янзын сургуулиуд байгаа. Тэгээд зарим нь болохоор бүр ингээ вакуумжуулсан. Би ингээд зөвхөн энэ хугацаанд зөвхөн энэ өрөөндөө байна. Өрөөнөөсөө гарахгүй гэдэг өөртөө ингээ нөгөө зорилго тавьсан нэг тийм хүмүүс эдэн штэ. Тийм хүмүүс нь болохоор яг тэгээд ажлын 5 өдөртөө зөвхөн өрөөндөө хичээл хийж байдаг. Багш нь ингээд орж ирээл хичээлийн заана. Тэгээд өрөө цэвэрлэгээ, хувц угаалга гэдэг чинь ч гэсэндээ орж ирээл тухайн хүний юмыг аваад гараа авчина. Тэгэл угаа цэвэрлснийхаа дараа буцаад оруулаад ирдэг. Энэ үйлчлэгнүүд бол бас байгаа. Төлбөртөө багтж байгаа үйлчлэгээнүүдийг дуртай байл. Төлбөртөө багтж байгаа үйлчлэгээ гэвэл энэчнээс явахдаа нэг тэргуунд бол тухайн сургуулийнхаа сургалтын төлбөр, дотор байрны төлбөр, хоолныхоо төлбөрийг бол зайлшгүй төлсөн байх шаардлагатай. 100%. За зарим оюутнууд маань 50-80% бол төлжөө явах тийм тохиолдол бол байдаг. Тийм ерөнхийдөө бол энэчнээс ингээ 100% ингээ төлөө явах юм бол илүү тухайн сургууль маань ч гэсэн ингээ амар нааштайгаар ингээ хүлээж авдаг. Ингээ жоохон 50-80% ингээ төлсөн бол энэ яг ирэх болов яах бол гэж нөгөө тухайн сургууль дээр бас айцтай гэдэм билээ. Тэгээ яг энэчнээс бол 100% төлөө явчих юм бол тухайн сургууль дээр очиод зүгээр бусад зардлуудаа төлөөд суралцах юм боломжтой. Нэмэлт төлбөрийг жишээ нь ямар тохиолдолд авах вэ жишээ нь? Нэмэлт төлбөр гэдэг нь болохоор одоо олон сараар сурж байгаа бол визаны төлбөр гэж төлнө. Тэгээ ном сурах бичгийн төлбөр гэж аавна. Цахилгаан тог ашигласны төлбөр гэж аавна. Тэгээд тухайн улсад төр оршин суух
зөвшөөрөл гэж бас авдаг. Эдгээр төлбөрүүдээ бол тухайн улс маань песо буюу мөнгөний тэмдэгтээрээ л авдаг. Одоо энэ ингэж штэ. За 1 сарын хугацаатай сонголт хийлээ. Сурлаа. Надад таалагдсан учраас би 3 сар явууллаа. 1 сарын хугацаанд бол Монгол улсын иргэн бол виз үз орчих хэрэгтэй байгаа тийм ээ. За энэ хугацаанд сураад ирээ гэсэн надад дахиад сурах сонирхол байгаа учраас визний асуудлыг яаж сурах вэ? Тэр хүн өөрөө ингээ хөөцөлтөд явъя гэх юм бол газар мэдэхгүйгээс ахуулаад тийм Монголын консул гэл ингээл явах юм бол асуудал гарна. Сургууль нь бүрэн хангаж өгдөг. Энэ тухай бас нэг мэдээлэл. Тэрэг бол тухайн сургууль маань өөрсдөө явдаг гэсэн. Тухайн хүн маань одоо 7 хоног 14 хоног ингээд сурчлаа штэ. Тэнгүүдээ 21 хоногтой ч юм уу би ингээд дахиад цаашаа ингээд 1 сар ч юм уу 2 сар ингээд сурья гэх юм бол би манахаас тухайн сургуультай нь яриад та энэ хүн ингээд виз ингээд очоод иммиграшн дээр очоод ингээд бүглүүлээд өгөөч гээ сургуультай шууд ингээд харьцаад өгдөг учраас тэрнэр бол ямар ч асуудалгүй. Тухайн оюутан маань явахгүй зөвхөн өөрийнхөө хичээлийг хийнэ. Бусад асуудлыг манай интерн болно тухайн сургууль маань зохицуулаад өгнө гэсэн үг. За шууд эфир маань яг одоо та бүхэн нээлттэй байгаа 94.19 70 гэсэн дугаараар та бүхэн холбогдоод бас асуултаа эргүүлж болно. Шууд эфир таны холбоод бэлэн байна. За мөн сошиал орчинд их Монгол FM пэйж хуудасаар за нэвтрүүлэг маань яг одоо лайв хэлбэрээр хүрч байгаа. Тэгэхээр комент хэсгээр нь та бүхэн бас асуултаа бичиж ирүүлээрэй гэж та бүхнийгаа урьж байна. За төлбөрийн тухай хоёлаа дуртай ямар үнэлгээтэй байх вэ? Доллараар, песо $2 төлөгддөг. За одоогоор бол хамгийн доотлын төлбөр бол $958. Тэгээ дээшээ бол $1500 хүртэлх долларын төлбөртэй байгаа. За энэ одоо яагаад ингэж өөр байгаа юм бэ гэхээр тухайн сургуулийн нэгдүгээрт орчин нөлөөлж байгаа. За хоёрдугаарт одоо нэмэлт үйлчлэгнүүд, жим, бассейн, одоо юу гэдэг кино чатаар хүүхдийн тоглоомын талбай гэдэг ингээ бүх зүйлээр ингээ ялгаатай. Төлбөрүүд нь бол өөр байгаа. Амьдрах орчноос ахуулаад тийм ээ. Зуучлалын хөлс энд багцсан байна. Зуучлалын хөлс гэж бол авдаггүй манайх. Зөвхөн тухайн төлөөлөгч гэдэг нь маань ямар нэгэн зуучлалын хөлсгүйгээр тухайн оюутныг тухайн Филиппин улсад сургууль дээр нь найдвартай ажил сургах юм өөр хүлээж байна гэсэн үг. Ер нь одоо бас нөгөө маск тэмээ хувьд бас нэг хөтөлбөр зарлалцсан байна тийм. Англи хэлтэй 5000 залуу. Залуус хөтөлбөр тийм ээ. За энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай бас сонсогчдод мэдээлэл өгвөл. За энэ хөтөлбөрт бол яг одоогоор хамрагдаад байгаа 300 гаруй оюутан байгаа. За тэдгээр оюутнууд маань Филиппин улсад одоо суралцаа, зарим нь болохоор буцаа Монгол улсад ирсэн явж байгаа. За энэ хөтөлбөр маань 2019 оны 6 сараас эхлээд хэрэгцсэн 5 жилийн хугацаатаагаар явагдаж байгаа. Үүнд болохоор тухайн албан байгууллагуудтай бол ерөнхийдөө хамтарч ажиллаж байгаа. Тухайн албан байгууллага маань одоо өсөх ирээдүйтэй ирж хүчтэй хүмүүсээгээ ажилтна гэсэн үг шүү дээ. Тэр хүмүүсээгээ манайхтай хамтраад авчиж сургах юм боломжтой. Хугацааны хувьд бас ямар ч хамаагүй 7 хоног ба түүнээс дээш хугацаар суралцах боломжтой. Манайхаас өгж байгаа урамшууллын хувьд бол юу байгаа бэ гэхээр тухайн байгууллага ETV телевиз, бас телевизээр нэвтрүүлгийг хийгээ зацна. За мөн FM-ээр зацна. За үүнээс гадна лайв орчноор сошиал медиагаар бас тухайн байгууллагын мэдээллийг бас өгөх боломжтой. За тэгэхээр тухайн байгууллага маань за нэгдүгээрт боловсон хүчнээ чадахжуулаад ав. Хоёрдугаарт үйл ажиллагаагаа олон түмэнд сурталчлаад авна гэдэг. Одоо нэг сумаар хэдэн ч туулаа буудаад байгаа юм да тий. Энэ бол маш том боломж байна гэж харж байна. Тэгээд магадгүй та бас ирээдүйд мэдээж чадвартай хамт олонны багийг бүрдүүлээд улам их амжилт цаашлаад дэлхийн зах зээлд гарах тийм ээ. Дэлхийд өрсөлдөх тийм том амбицтай байгаа бол эхнээс нь маш энгийн зүйл эхлээд хамт олноо залуусаар чадахжуулаарай. 5000 англи хэлтэй 5000 залуус хөтөлбөрт бас хамрагдаарай. Тэгээд маск тим маань бол үргэлж нээлттэй байгаа юм биш үү гэдгийг бас. Энэ дэлхийн энэ юу гэдэг ямар нэгэн хугацаа заасан байгаа юм. Одоогор бол 5 жилийн хугацаатаар энэ төсөл маань хэрэгжиж байгаа. Одоо яг нэгдэх жилдээ явж байна. 2019 онд бол 19 оны 6 сараас эхлэх хэрэгжиж байгаа төсөл. 5000 сурчлаа. Тэнгүүд дараа нь дахиад өөр төсөл зарлагдах. Тий, өөр зарлагдана. Одоо би энэ флаш эдгээр авчирсан байгаа шүү дээ. Зүйлс харагдаад байна. За үзэг, за тэгээд флаш, за тэгээд power bank. Тэгээ энэ болохоор одоо манайхаас явж байгаа хүмүүстээ зориулаад гарын бэлэг өгч байгаа. Сурталчилгаа сонгосон. Тий. За power bank бол нэлээд байнгын хэрэгтэй. Флаш бас хэрэгтэй, бал бас хэрэгтэй. Тэгээ энэ флашын онцлог нь бас надад ганц таалагдж байгаа юм.
За компьютер руу орно. Мөн гар утас руу ордог болтой юм байна Тийм гар утаснасаа шууд компьютер руугаа зураг болон одоо бусад мэдээлэл асуулах боломжтой. За. Ер За, нь энэ айл талдаа хэрэгтэй тухайн суралцж байгаа оюутанда оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс манайх ийм бэлэг өгсөн өгж байгаа. гарын бэлгээ бэлдсэн. Тийм өмнө нь Маслах болохоор гэсэн, тийм өмнө нь болохоор манайхаас тухайн оюутанд нэг удаагийн аялын эрх өгчээсэн. За аялын эрхээр тухайн оюутан маань өөрөө аялж болно эсвэл өөрт хэрэгцээтэй юм авчиж болно. Гэхдээ ингээд аялах юм бол илүү өөрөө өгөөжтэй байдаг. Тэгээс одоо бол яагаад энийг өгж байгаа вэ гэхээр ер нь бол power bank, flash ер нь бол бидний өдөр тутам хэрэгтэй. Одоо жишээлбэл би ингээ гараа явангууд миний ингээ утасны зэрэг дууссан бол power bank даа шууд уцаа залгаад явчихна. Flash яагаад хэрэгтэй вэ гэхээр ингээ суралцж байгаа оюутнууд маань өөрт хэрэгтэй тухайн сургуулиас авж байгаа мэдээлэл ч гэсэндээ онлайнаар багшаас аваад давхар флашн дээр хуулаад авах. Дараа нь ашиглах юм боломжтой. Тэгэхээр Эрдмийн аянд явж байгаа хүний Эрдмийн бас том туслагчийг бас гарын бэлэг болгон бэлгэлж байгаа юм байна. За бидний ярилцах хугацаа маань дуусгаад ердөө 2 минутын хугацаа болцсон байна. Цаг хугацаа ч яасан урд юм. За 94.99 гэсэн эфирийн шууд дугаар таныг холбоод бэлэн байгаа. Мөн та сошиал орчин их Монгол FM пэйж хуудасаар лайв үзэж байгаа бол бас асуух асуултаа комент хэсэгт нь бичиж ирүүлээрэй. За магадгүй би асуугаагүй те олон түмэнд хэрэг хүргэмээр байдаг тийм мэдээлэл бас үлдээд байгаа бол энэ үлдэж байгаа хугацаанд бас сонсогч олондоо хүргэе те. Ялангуяа суралцахыг хүсэж байгаа залуустай хандаад юу гэж хэлмээр байна да. Ер нь бол юмыг бити хоош нь тавьж агаарай л гэж хэлмээр байна. Бид нар одоо миний хувьд бол англи хэл бол өмнө ингээд надаа ерөөсөө би ингээд ашиглахгүй юм чинь ингээл хоош нь тавьчихдаг байсан. Гэтэл одоо 21-р зуун, 22-р зуун гингүүд бидний үр хүүхэд болно. Бид нарт зайлшгүй шаардлагатай ганц зүйл бол англи хэл. Англи хэлийг сурснаад бид нар өөрсдийнхөө хүсэл мөрөөдөл бүх юмнуудаа биелүүлэх боломжтой, зорилгооч биелүүлэх боломжтой. Тийм учраас яг одооноос өөрийгөө зоригжуул, өөрийгөө хөгжүүл гэж хэлмээр байна. За энэ бол одоо ингээд жишээ нь маркетингээс гаргасан англи хэлтэй Монгол залуус төслийн ийм гарын авлага байх шиг байна тий. За энэ гарын авлага дээр яг би ингээд зургийг харж байна л да. Энд зураг дээр бол одоо энэ буфет хоолны газар нь одоо ингээд хоолж байгаа залуусын тэрнээс гадна энэ жим, за амрах хөрөө, за энэ бассейн гэл одоо энэ зүгээр нэг дэлхийд одоо хэдэн одтой буудалч гэмээр юм. Энэ одоо амьдрах орчин тий. Оюутны өрөө юу? Тий, оюутны өрөө дотоод байна. Тэгэн гоё тансаг өрөөнүүд байна тий. За энэ бол угаалгын өрөө юм шиг байна. Угаалгын өрөө. Өөртөө бас өөртөө угааж болно. Тий, зарим сургуулиуд маань өөрсдөө ингээ нэг хувцас одоо угаалгын машиндаа хийгээд угаах боломжтой. Одоо тухайн сургуулиуд маань 7 өнөخت 2 удаа өрөө цэвэрлэгээ болон угаалга байдаг. Түүнээсээ гадна одоо ингээд бохирдсон хувцас оюутан маань өөрөө бас угаалгын машиндаа хийгээд угаах юм боломжтой. Ер нь бол тэнцээ очиад сурлаа зөвхөн өөрийнхөө хичээл дээрээ л анхаарлаа хандуул гэсэн бүх нөхцөлийг бол тухайн сургуулиуд маань бүрдүүлээд өгсөн байдаг. Одоо жишээ нь Монголоос гадна хичнээн улс орны оюутнууд ер нь дийлэх нь байх юм байна. Маш олон орны оюутнууд байдаг. Яг миний байсан ZT Англи сургууль дээр бол 20 гаруй улсын оюутнууд байсан. За үүнээс хамгийн их сонирхолтой нь болохоор Малайзаас оюутан байсан. Малайз, Япон, Солонгос гэд. Тэгээ би бүр гайхаж яагаад чи энэ зэрэг сурчаа. Танаа оронд чи ингээд англи багш нартай ингээд сургадсан штэ гэсэн чинь. Үгүй энэ чи бүр амар хямдхан. Би одоо энэ чи ингээд сурчаад дахиад цаашаага өөр улсуудаар аялна. Тэгээд аялахаас 1 сар аялаад 2 сар аялаад буцаж өөрийнхөө улс дээр очиж, өөрийнхөө улсдаа очиж, өөрийнхөө ажлыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй явд юм л хүмүүс. За, аялахын зэрэгцээгээр бас сурах боломжтой. Тэр нь ямар хөтөлбөр нь сургалтын цаг нь арай бага, аялах цаг нь ихсэн үү? Гүү, тэр болохоор юу байдаг вэ гэхээр хашийн 5 өдөртөө сурчин. Тэнгүүдээ амралтын 2 буюу ям гарагта бусад оюутнуудтайгаа нийлээд аялах юм боломжтой. Тэр нь тусгай хөтөлбөртэй. Гүү, тэр хөтөлбөрийг бол тухайн оюутнууд маань өөрсдөө зохион байгуулаад явах боломжтой. За сургуулиас бол зарим сургуулиуд маань 7 өнөخت 1 удаагийн тийм аялын хөтөлбөр бол гаргадаг. Тэр хөтөлбөрт сонирхсан оюутнууд маань бас давхар явах боломжтой. За ингээд ярилцах хугацаа маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд хүндэтэй байж за бас Монгол залуустай дэлхийн хэлтэй болох боломжийн тухай бас 30 орн хуучилсан. За отгон чимэгтэй баярлалаа. Ингээд отгон чимгийнхээ дараагийн ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ямар тач Монгол залуусыг дэлхийн хэлтэй болгох
их үйл ажиллагаанд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За бид эх 7 хоногийн мягмар гарагт өглөөний 8:30 минутаас Маск тэмтэй хамтарсан. За зочны ярилцлагын цаараа иргэн уулзах болно. Хамтдаа байсан сонсогчдод баярлалаа.